За чинь энд одоо салхиар одоо эндээс одоо ямар нэгэн тоос болон ямар нэг хэмжээр одоо босохгүй. За хүчтэй хүн үлээхэд хүртэл одоо тоос босохгүй шүү дээ тийм ээ. Энэ бол маш ойлгомжтой. Хөрс нь харьцангуй чийгтэй байна тийм үү энд. Гэтэл одоо модны навчийн шүүрт ч гэсэн цэвэрлэгдсэн одоо хотын гудамжууд очих юм бол ямар ч одоо чийггүй хуурай байгааг нь харагдж байна. За тэгээ энэс жоохон аваад үлээхэд одоо асар ингээд шороо тоос босох нь ойлгомжтой. Тэгэхээр энийг ингэх одоо шаардлага байгаа мó тийм ээ? Ингэж одоо шүүрдэх шаардлага байгаа мó гэдэг бас манай шийдвэр гаргадаг нөхдүүд юм уу. За төгсгөлтэй компани бодох хэрэгтэй л дээ. Эхний навчийг шүүртгүүгээр хадгалахын ач холбогдол нь хөрсөндөө нэгд үржил шимээг өгнө. За хөрсөндөө үржилсэн буюу энэ чинь бол байгалийн бордоо гэсэн үг шүү дээ. За хөрс маань үржил шимтэй болсноор хотын ногоон байгууламж хотод ургаж байгаа ургамлан бүрхэмжийн хэмжээ нэмэх боломжтой. За Улаанбаатар хотоос ер нь өдөрт хичнээн хэмжээний навч одоо ийм ногоон юу ачиж байна. Хог аюулын. Оо 2-3 машин бол гарна. Өдөртөө юу? Зөвхөн одоо танаа машинд л тий. Манай машин бол өдөрт бол энэ хог бол бас өдөрт нь бас. Ер нь хичнээн машин одоо энэ хаягдл навчийг ачаад ер нь явж байна өдөрт. Өдөрт 2-3. Модны навчийг шүүрдэхгүй байгаль нь чигээр үлдээснээр агаарын бохирдлыг одоо 50 хүртэл хуваар ялангуяа агаарт тоосон зэрэг хэмжээгээр 50 хүртэл хуваар бууруулах боломж биднэрт байна. Энийг энэ чигээр нь хадгалах юм бол биднэрт эргээд эдийн засгтаа ажлын менежмент талдаас байгаль орчноос үр ашигтай юмаа гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Сонирхолтой одоо тайлбар өгсөн. Ярилцлага өгсөн тань баярлалаа. Нийгмийн хариуцлагатай байгууллага Цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Нийслэлийн баруун дөрвөн зам дээр очих агаарын чанарын харуулын хэмжилтийн цэг дээр байгаа ирчээд байна. За эндээс агаарын чанарын хэмжилтүүдийг хийгээд мэдээллийг одоо гадагшаа цацдаг. За энэ хэмжилтийг хийснээр бол одоо баруун дөрвөн зам орчмын агаарын бохирдол ямар байна уу гэдгийг бол тогтмол хэмжиж байд юм байна л да. Гэхдээ энэ одоо хэмжилтийн мэдээ гадагшаа цацж байгааг ард иргэд маань ашиглаж гэнэ үү, амьдрал ахуйтай хэрэгжилж гэнэ үү гэдгийг бол бид сайн үнээр мэдэхгүй байна. Бид энэ самбар ямар одоо учиртай самбар мэдэх үү? Тэр одоо электрон самбар шүү дээ. Мэдхгүй юу? Энэ үү? Тэ. Энэ агаарын бохирдлыг агаарын бохирдлыг хэмждэг байна тий. Мэдхгүй шүү дээ. 2016 он гэсэн үү? Тий. Мэдгүй. 1520 гэсэн тэр юуны хэмжээ гэсэн юм дээ. Энэ ямар хэмжээ юм бол? Утганы хэмжээ юм шүү. Мэдхгүй. Энд чинь угаасаа зогсоолтол холбоотой шүү дээ. Зогсоолын самбар тий. Тий, зогсоолын самбар шүү дээ. Тий. Болно. Энд тавьж болно болохгүй. Тий. Сайн мэдхгүй байна. Чи нэг хотын бохирдлын юу яадаг вэ тий? Утаа мутаадны чанарын тий агаарын нөө хэмжилтийг хийдэг самбар байх хэрэгтэй тий. Энийг хин тэгж ашиглах юм. Зургатаар мэдээний давгарт явж байдаг шүү дээ. Тэгвэл Улаанбаатар тэр чигээрээ муухай тоос шороотой утаа тэр чигээрээ байгаа юм чи энийг харсдлаараа унаад яхав тий. Энэ юуных юм шүү. Нөгөө бензин колонкын юм шиг шүү дээ. Энд агаарын чанарын хэмжилтийн станцаар орж ямар хэмжилтүүд хийдэм байх, цаг холбогдох мэргэжилтүүдтэй уулзаж мэдээллийг та бүхэндээ хүргье. Өнөөдрийн байдлаар яг одоо баруун дөрвөн зам орчим агаарын чанарын үзүүлэлтийг одоо энэ самбар дээр яг тухайн 1 м куб агаарт агуулгаж байгаа агаарын чанарын үзүүлэлтүүд одоо энэ дээр гэсэн. Жишээлбэл озон өнөөдөр цагаагаар бол 7 градус байна. Озон бол одоо яг дундаж түвшинд байна те. Стандартын түвшнээс 5 дахин их байна да. Тэгээд хөхрлөг хий агуулмжлалаар яг стандартаас 5 дахин их байна. Бас нэлээ одоо муу түвшинд очсон байна те. Азот дист болохоор стандарт түвшинд байна. Стандарт түвшинээс арай бага л байна. 0.4 байх хэвээр 0.3 мг/м байна. Угаарын хий болохоор стандарт түвшнээс 8 дахин бага харагдаж байна. Тоосчл болохоор яг стандарт түвшинтэй байж 0.1 гэдэг. PM тоос. Тэгээ энэ болохоор цагаагаар одоо дулаалтай холбогдлол гаралгааны үйлдэл бас хожим эхэлж байгаа холбоотой байлаа. Тий. Энд яг баруун дөрвөн зам дээр бас автомашины одоо бөөгнөрлөл их байдаг те. Энэ талаар холбоотой азотын давхар эсэл бол их өндөр гардаг. Мөн хүртлэгийн сэрхэд өндөр гарах тал байдаг. Хэмжилтээс гадна улаан өнгүүдээр илэрхийлж штэ. Өнгүүдээр илэрхийлж байгаа маань стандартаас индексээр те дээшээ гас хэсгийг энэ дээр гаргаж ах шиг юм тийм ээ. Иргэдэд хамгийн ойлгомжтой бол индекс бол хамгийн ойлгомжтой. Тухайн өнгө одоо шилбэл ногоон байж бол хийм байна те. Шар ойл боломж юм байна. Тэгээд улаан байгаад улаандаа басан ч дотор 3 байгаа байхгүй юу. Улаан байгаа бол одоо тухайн осууд одоо маск шивж болно. 70,100
орж ирж гин гээл те. За Баянгол дүүрэгт хязгаарлалтын бус нүүрс түлхээ хоригдж гин гээл. Энэ газрууд дээр яг хийсэн хэмжилт нодингийн яг өдөгөөс гэдэг ч юм уу те. Температур ийм байх үеийнхтэй харьцуулсан судалгаа гоё. Нодлонгийнхаас ерөнхийдөө 3 дахин бага гарсан байна. А гэхдээ энэ жилийн цаг агарын юу одоо 5 гэхэд өнгөрсөн жилийн цаг агаар бол ерөнхийдөө бол одоо нэлээд хүйтэн байсан бас утааны тухайн үзүүлэлт одоо агаарын чанар үзүүлэлт жоо өндөр гарсан байж магадaltaй л да. Энэ жил бол ерөнхийдөө тухайн цаг үед бороотож байсан. Мөн ерөнхийдөө бас цаг агарын одоо юу дулаанаас очиж галлага хайцангуй баг учраас бага гарсан тал бай. Гэхдээ энэ нь бол сая яг тэр 100-ны хязгаарлалтын бүс орчимд бол ерөнхийдөө одоо нодлонгоос бол хайцангуй баг гарч байгаа. Тэгэхээр энэ 100 тарааж байгаа одоо арга хэмжээ мөн энэ янз бүрийн бичмчний хэмнэлтэд бүтгэж нэвтрүүлж байгаа энэ бүсэд бол ингээд үр дүнгээ өгч байгаа эхний хэмжлэлээр харагдаж байна. Нийгмийн хариуцлагатай байгууллага эко үйлчлэгийг дэмжигч Хас банк. Улаанбаатар хотын агаарын бохирдлын ихэнх хувийг гэр оролт эзэлж байгаа гэсэн судалгааны үр дүн гарч байна. Бид Улаанбаатар хотын гэр ороолоод нэлээдгүй удаан дугаарыг хүргэж та бүхэнд нэвтрүүлгийг бэлдэж байна. Гэтэл өнөөдөр агаарын бохирдол ганцхан тэр гэр орооллын төлснөөс ч юм уу гэр орооллын иргэдээс биш юм аа. Улаанбаатар хотын нийт иргэдэд байна. Ялангуяа бидний энэ тархинд байгаа агаарын бохирдол үнэхээр их байна. Тэгэхээр үүнийг бид багасгахын тулд энэ тархинд угаарыг нь хөөхийн тулд танилцуулаад сурталчилгаагаа Улаанбаатар хотын төв гудамудаар хийж байна. Хүмүүст хуулгын ярилцлагыг хийж таниулж явж байна. Өнөөдөр агаарын бохирдол ганц гэр ороолт гэлтгүй одоо энэ явж байгаа Улаанбаатар хотод байгаа 160 гаруй мянган автоэрийн хэрэгслээс маш их хэмжээний агаарын бохирдол үүсэж байна. За өнөөдөр энэ жил ялангуяа намрын одоо налгар өдрүүд үргэлжиж байна. Гэр орооллын одоо утаа галт хөрөл бага байгаа бол харин автоэрийн хэрэгслүүд маань тоо жилээс жил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо энэ дөрвөн зам дээрх одоо харуулын мэдээнээс харахад цэсэн автоэрээс ялгардаг ЭСО, ЭНО-гийн хэмжээ бол өндөр түвшинд байгаа нь харагдаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group эко үйлчлэгийг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Тэгэхээр зэрэг өнгөрсөн нэвтрүүлгээр бид нийгмийн хариуцлага ухамсарласан MCS компанийн одоо салбар компанийн залуучууд одоо энэ утаа зорилт програмд сайн дураараа нэгдэж за айл өрхүүдээр явж статистикийн судалгаа хийж хүмүүсийн санал бодлыг тандан сонссон мэдсэн байгаа. Утааны тухай утааны эсрэг энэ арга хэмжээг хэдэн жилийн өмнөөс наачлан эхлүүлсэн манай эрдэс баялаг эрчим хүчний яамныхан маань мэрэгжлийн хүмүүс нь мэрэгжлийн экспертүүд нь инженерүүд нь одоо бидний энэ төсөлд хамрагдаж байгаа утаа зорилт програмын хүрээнд хамрагдаж байгаа айл өрхүүд хороодоор явж яг мэрэгжлийн талын судалгаануудыг хийж эхэлж байна. Ухаанд эрчим хүчтэй холбоотой, цахилгаан үнийг бууруулахтай холбоотой, цахилгаан эрчим хүчний үүсэл, түүнийг ашиглуулах нөхцөлтэй холбоотой, за магадгүй түлшний байж болох хэлбэрүүтэй холбоотой, нүүрсний холбогдлолтой зүйлүүдийг бүр газар дээрээс нь айл өрх бүрээр явж судлаж тодорхой үр дүнд хүрэх дараагийн дугаар мэдээлэх энэ дугаарыг бид та бүхэнд өргөж байна. Хамгийн гол зүйл цаасан дээр биш бодтой, өгөөжтэй, үр дүнтэй болж байгаа энэ ажилд ард иргэд маань энэ дулааны эрчим хүч хэрэглэгчид маань за ялангуяа түүхийн өрсийг хэрэгжилж байгаа улсууд маань магадгүй энэсээ татгалзаж тэр гонхын аваа тавьчихъя, дулаалгын авчихъя, за магадгүй утаа бар гаргадаг тэр хөлзий зоохын хас зоохын аваа тавьчихъя гэсэн санал сэтгэлдээ бүх хүмүүс маань өргөн нийтээр оролцох хэрэгтэй л байгаа юм да. Энэ дугаар чухам энэ хэлбэрээр өрнөж байна. Хамтдаа хэлцгаая үзэгчтэй. Хамтдаа явцгаая.
Нэг цахилгааны үнийг бууруулж байгаа тухай тэгээд хийн түлшээ бас татаас өгч байгаа тухай. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг 170 мянга гаруй гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй 100-наас гарч байгаа удаа эзэлж байна. Агаарын бохирдол шалтгаан нь уушгины өрөвсөл, сүрье, зүрх судасны өвчний өвчлөл ихсч, ургийн гажигтай, төрөлхийн эмгэгтэй төрөх хүүхдийн тоо эрс олширсоор байна. Утаатай тэмцэх талаар хэдийгээр төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвшлийнхэн олон ажил хэрэгжүүлж байгаач хоорондын уялдаа муу иргэдийн оролцоо сул байгаагаас шалтгаалan үр дүн төдийлөн хангалтгүй байсаар Утаатай эх орныхоо төлөө санаа зовдөг бүх монголчуудаа уриалан дуудаж тэдний бодит оролцоон дээр түшиглэн утаанаас алхам алхмаар салахаар зорж байна. Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах Утаагүй Улаанбаатарын төлөө хүн бүр нэгдэхийг бид уриалж байна. Манай хороо бол 45 га газартай 1200 гаруй өрхтэй 5000 орчим иргэнтэй ийм жингэлтэй дүүрний гэр хороодоос хамгийн цөөхөн хүн ам гэр хорооны хэсгээс. Тэрнээс хойш. Манай хэн хаашаа явах вэ? Хуваагаад авчихлаа. Усан сангийн өрхийс. Ганц зэрэг усан сангийн дүүгээр. За усан сангийн дээр амын айдууд чамаас холбогддог цаглаанд холбогдсон гэхдээ яг нь газрын албаасны зөвшөөрлөгүй хэдэн айл байгаа шүү дээ. Гэр хорооллоос Улаанбаатар салаагүй нөхцөл хизээч утаасаа залахгүй гэж би өөрөө миний бол хувийн бодолтой. Ингээд одоо нүүр төлөвлөхгүй гэдэг утгаараа гэвэл одоо цаглагаа халаагаар бүгдийг нь нийтээр нь тавьж өгвөл тийм ээ тогны асуудлыг шийдэж. Айлуудыг одоо орон сууцжуулах гэрлээ тийм үү. Тэгэхээр зэрэг нь орон сууцжуулах асуудлыг хэрвээ хот ингээ шийдэхэр тохиолдолд та бүхэн одоо энэ газраа чөлөөлж өгөх тал дээр ямар одоо саналтай байх вэ? Одоо энэ газраа та бүхэн одоо ямар байдлаар үнэлж байгаа? Зарим нь одоо нэг том юм барьцаа тэрнээсээ илүү газраас илүү баахан мөнгөний хэлээдэг тийм байж дэдэг. Утаатай тэмцэх бол одоо бүх нийтийн баг үйл хэрэг болчиход байна шүү дээ. Зөвхөн таныг энэ 100 хэрэглэсний төлөө бас гэрээ сайхан, энэ байшингаа сайхан, яг стандартын сайхан дулаалсны чинь төлөө одоо хөнгөлөө гэдэг одоо улсаас шийдчихэд энэ дагуу одоо эрдэс байлыг эрчим хүчний яам холбогдох журмыг гаргуулах гэж ажиллаж байгаа. Агаарын бохирдол муухай утаа тунаалж амар муухай. Энэ зуухнуудыг харахаар энэ утаа гарахгүй юм аа. Айдуудаас утаа гарч ил байдаг. Тэр нь хоргүй юм байлгүй. Агаарын бохирдлыг бууруулах зуух юм байлгүй дээ тийм үү? Тэр утаагүй зуух нь ачиж өгч яана л би бодож байгаа. Танах чи сайхан байшинтай байна шүү дээ. Энэ жил одоо шалны халаалт тавиулаад одоо баахан засвар үүсгэй. Нөгөө шалны халаалт нөгөө тийм. Үндсэндээ агаарын бохирдлыг бүрэн арилгасан байна шүү дээ. Бүрэн арилгасан. 100% арилгасан одоо тэгээд өвлөн дулаахан үлжээсэ. Баг шиг дараасаа л гэж бод. Залбираад байж шүү дээ. Тэгээд нэг сая 600 мянга орчмоор тавиулсан байна. Хэдэн квадрат вэ? 45 квадрат. 45 квадрат. Сая 600. Тэгээд тэрний чинь 50% хямдруу тавьж гисэн. Одоо тий 800 хэдэн мянгаар тавиулсан. 3600 кВт дотор байх юм бол 50% хөнгөлөд байна. Тэрнээс дээш гарсан тохиолдолд 3601 гэл тооцох юм бол 1 кВт дээр одооний шаарл төлөх тиймэрхүү ойлголт өгсөн шиг л бас нэг. Цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг зааж өгч байгаа нь бол манай дамжуулах түгээх сүлжээний даацтай холбоотой дээд хязгаар зааж өгч байгаа. Тэгэхгүй бас их том авартай, том хэмжээний байшинтай, өндөр хүчин чадлын халаагуур хэрэглээд явах юм бол манай түгээх сүлжээний маань даац дид станцууд маань дийлэхгүй шүү дээ, тийм ээ. Сард цахилгаанд хэдэн төгрөгийн төлбөр төлж байна? 49. За манайх ч нөгөө хашаандаа шийттэй гэдэг 2500 төгрөгийн бас хөнгөлт хийдэг. Цахилгааны халаагуурыг тавьснаар за цахилгааны халаагуур тавиад тэр үнийг хөнгөснөөр тийм ээ агаарын бохирдлыг бууруулах боломж байна гэдгийг одоо та харуулж байна тийм ээ. Цаашдсан олон одоо өрхүүд энийг хийх боломжтой. Тэгээ үнэхээр яг одоо танаад ороод ирчих орон сууцны айлд ороод ирсэн юм шиг л санагдаж штэ. Одоо тийм л байгаа. Би ч өөрөө их баяртай л байгаа. Нэг иймэрхүү байх юм бол их баяртай л байгаа. Нэр ямар одоо орон сууцнд ийм ингэ тав тухтай үйлчлэх юм бол орон сууцнд ороход зүтгэж байх хэрэг байхгүй л байгаа байхгүй юу? Хамгийн гол нь өөрөөсөө шалтгаалж бүхнийг иргэд минь хийгээрээ олон ийм
халаалтай айл байх юм бол агаарын мохирлыг бууруулахад тодорхой их хувь нэмрээ оруулна шүү. Өөрсдийн чинь эрүүл мэнд урт удаан наслах тэр боломж нь жилээс л одоо олон жилээр амьдрах боломж жаалгана шүү дээ л гэж урайлмаар байна л да ард юм дээ. За баярлалаа тань. Байна. Хизээ авсан та нар 100-аа? Манай хаваад сар гарсан болж байна. Сар гар болж байна тий. Авчгаа тэгээд танаас саяхан энэ дээгүүр нөгөө тавихтай зэрэг цаад өрөө халахгүй байх гэж бодоод Жоохон ухаад уу? Суурь өвстэй гаргаж байгаа. Тэгээд өөртөө суурлуулсан нэг доотлын гурвын яндаг яхасаа. Тастан байгаа. Тийм байна. Тэгээд маш сайн алдаа. Одоо өглөө 7 цагт 8% үрс хийгээл тэгээд маргааш үлдэл хийж байгаа юм даа. Нэг л хийж байна. Гэхдээ одоо дулаахан байна л да. Дулаахан байна. Түлшний химнэлт гарч байна уу? Түлш сайн хэмнэ. Нөгөө талаар хийсэн бүрэн ш. Одоо манай налахын үрс мөрсөн чинь нэг тийм бүрэн шавар мавар байдаг шүү дээ. Тэгээд чимээс урахгүй ерөөсөө налахыг түлж үзсэн. Налахыг түлж үзсэн тий. Үз. Ерөөсөө юу наалга болчихж байна үү тий шавар. Ерөөсөө тэр шавар чинь би өөр хийж үз. За энэ л 2-3 шавар хийчлээ. Энэ лав чулуугаараа гарч ирнэ гэхэд зүгээр үнс болж гарч ирж байна. Агаарын бохтлыг бууруулахад ер нь хэн хийх ёстой юм бэ? Энэ төр засгийг хийх ёстой юу? Ард иргэд нь хийх ёстой юу? Нийслэлийн удирдлага хийх ёстой юу? Хамтдаа хийх ёстой юм уу? Хамтдаа л хийх. Бүгдээр хамтдаа хийх. Хамтдаа л хийж байна шүү дээ. Зуух ер нь хуучин нөгөө энгийн зуухтайгаа харьцуулахад хэр халж байгаа шиг түлшинд хэр хэмнэлттэй байх шиг нэгдэг чинь. Түлшинд бол аюу хэмнэлттэй шүү дээ. Ер нь сайн л алж гэнэ гэж бодож байгаа шүү дээ. Манайх бол тийм сайн алж байгаа шүү дээ. Одоо цахилгааны хэрэглээг 50% хөнгөллөө гээд бас айлуу тэр болгонд хамаг цахилгаан хэрэглээ ажиллуулад унах юм бол бас манай цахилгаан эрчим хүчний тэр дэд станцуудын маань хүчин чадал бас тэр болтлон хүрэлцээ муутай байгаа. Нийгмийн хариуцлагатай байгууллага Сэвэр агаар бэлэгдэгч MCS Group